Самбайцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 104 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. The difference between ordinary and extraordinary is that little extra. Jimmy Johnson. За өнөөдрийн перспективийн хувьд болохоор надад үнэхээр их таалагдчихэ. Маш энгийн. Тэгсэн хэрнээ үнэхээр сонирхолтой үг байна. За тэгэхээр өнөөдрийн перспектив хэлсэн хүний хандлаар хэдүүлээ эхлэе ярьцгаая. Jimmy Johnson гэж хэн бэ? Jimmy Johnson бол Америкийн хөл бөмбөгийн домогт дасгалжуулагч, алдрын танхимын гишүүн, спорт шинжээч юм байна. Тэрээр коллежийн хөл бөмбөгийн үндэсний аварга 1987-нд Miami Hurricanes багтай болон Супер Боулын аварга 1993 бол 94 онд Dallas Cowboys багтай цалыг хоёуланг нь хүртсэн түүхэн дэх анхны ахлах дасгалжуулагч хүн юм байна. За түүний талаар гэх юм бол тэрээр 1990-ад оны Dallas Cowboys багийн алтан үеийн дасгалжуулагч бөгөөд дараа нь Miami Dolphins багийг дасгалжуулж байгаад 1999 онд зодог тавьсан юм байна. За тэгээд нөгөө Fox NFL Sunday нэвтрүүлэгт 31 жилийн турш шинжээчээр ажилласны эцэст 2025 оны 3 дугаар сард албан ёсоор ажлаа хүлээх өгсөн байт юм байна. Тэгээс телевизийн салбараас гарсныхан дараа 82 настай Джонсон өөрийнх эзэмшдэг Jimmy Johnson's Big Chill ресторанд түшиглэн jjswaggers.com нэртэй онлайн брокер ажиллуулж байна гэж байна. За тэгээд 2026 оны ихэр тэрээр Bill Belichick-ийг хөл бөмбөгийн алдрын танхимд оруулаагүй гэсэргүүцэж нэгдэх ёслолд оролцохгүй гэдгийг мэдгдсэн байт юм байна. За тэрээр ингээд ер нь бол маш мундаг дасгалжуулагч байна л да. Тэгээд нөгөө нэг яг хэлсэн үгээс нь ингээ харахаар амар тийм бүр үнэхээр энгийн зүйлийг ойлгосон хүн юм болов гэж бодлоо л да. Одоо нөгөө энгийн байх тэгээд онцгой нэгэн байх хоёрын нэг ялгаа нь тэр жаахан онцгой хэсэг л байдаг гэдэг. Яг нөгөө англи хэл дээрээ шууд гарч ирэхээр энэ чинь нөгөө ordinary тэнгууд extraordinary гэдэг ингээд нөгөө үг нь хүртэл ингээд үндсэн нэг байж байгаа. Тэгэхээр нөгөө нэг бас утгын хувьд амар гоё ялгал байна л да. Гэтэ яг ингээд нөгөө нэг бүр онцгой нэгэн байх гэдг нь өөрөө бид нар тэр хүний өөрийнхөө хамгийн сайн хийж чадж байгаа зүйлийг нь хараад энэ хүн үнэхээр онцгой юм байна гэдгийг л мэдэж олж харж байгаа болохоос биш тэр хүн маань яг ингээд үзэхээр бас л нэг энгийн нэгэн хүн байж л байгаа байхгүй юу? Бид нартай адилхан дуртай хоолтой, дуртай хийх зүйлтэй, гэр бүлтэй, аав ээж тийм амрах садан тийм хүмүүсээрээ хүрээлүүлсэн тийм л хүн байгаа. Тэгээд тэр хүнийг юу ингэж илүү онцгой болгож чадчихэв гэхээр тэр баг зэргийн гаргаж байгаа тэр экстра хэсэг нь. Тэгээд тэр экстра хэсэг нь юу байх вэ гэх юм бол ер нь бол дийлэх тохиол хүн юуг хамгийн сайн хийж чаддаг вэ гэхээр өөрийнхөө хийх дуртай зүйлийг хамгийн сайн хийж чаддаг. Нөгөө нэг Монгол зүрт зүг эднэртэй дээ шүү дээ тий. Дургуут хүчгүй гэл. Яг л тэрэн шиг нөгөө нэг хүн дуртай юм байх юм бол цаанаас ингээд өглөөр тусдаг ч юм уу тий. Тэр зүйлийг хийхин тулд ингэж зоригтой ингээд сэрдэг. Гэтэл ингээд дургүй зүйл байх юм бол одоо яаж босноо? Бүр тэрийг хиймээрг байх юм ингээд бүр цаанаас ингээд нөгөө хүний бие организм ингээд бүр тэрийг ингээд нэг хийхгүй байх шалтгаан ингээд хайгаад идэг. Тийм болохоор ингээд дуртай зүйлээ мэддэг хүн, тэгээд дуртай зүйлээ хийдэг хүн
маань одоо тэр зүйлээ ингээ олж мэдсэн тэр хүн маань үнэхээр бас онцгой нэгэн байж чадчихэв. Тийм болохоор та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө ингээд дуртай зүйлсийг олж мэдээд тэгээ тэрийг ингээд хийгээд тэрэндээ ингээд бүр дурлаад ярэ илүү амьдралыг тийм сонирхолтой болгож амьдраасаа гэж хүсэж байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөө. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.